Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь зохиол суурилсан арга зүй хүрээнд манжин үлгэрээр бага бүлэг дээрээ сургалт үйл ажиллагааны төлөвлөлт 2-оо боловсрууллаа. Сургалт үйл ажиллагаа 2. Суралцсан үр дүн нь математикийн 1-3 В. Хүүхэд юмсын дээр, доор гэх мэт зэрэг байршлыг танина. Сургалтын чиглэлийн уялдаа холбоо нь хэл яриатай 1-2 В. Хүүхэд танил эд юмсыг нэрлэнэ. Хэрэглэгтүүний хувьд манжин үлгэрийн зурагт домино тоглоом хөтөч асуултуудыг хэрэглэнэ. Үйл ажиллагаа 1. Домино тоглоом. Багш хүүхдэд домино тоглоомыг харуулж энд юу байна вэ гэж асууна. Хүүхдүүд манжин, өвгөн, эмгэн, нохой гэх мэтээр нэрлэнэ. Хүүхдүүд доминог зөв байрлалд өөрч тоглоно. Хүүхдүүд тоглоомыг өөрч тоглоход багш байршил тодорхойлох асуултуудаар чиглүүлнэ. Өвгөний доор хэн байрлаж байна вэ? Манжин дээр юу байна вэ гэх мэтээр асуултуудыг асууж хэрэглэнэ. За хүүхдүүд өвгөний доор нохой байна. Манжины дээд талд навчин байна гэх мэтээр хүүхдүүд анзаарч өөрийгөө хариулах нэ. Үйл ажиллагаа 2. Мэдлэг бүтээ. Багш тоглох явцад дараах асуултыг асууна. Өвгөн ямар өнгийн малгай өмссөн байна вэ? Энэ хэн бэ? Эмээгийн дээр юу байна вэ? Охин гартаа юу барьсан байна вэ? Манжин ямар өнгөтэй байна вэ? Нохой хэнийг дууддаг вэ? Олон цэцэг байна уу? Цөөн цэцэг байна уу? Ямар өнгийн мод байна вэ? Модны хажууд юу байна вэ? Хүүхдүүд зургийг ажиглан өөрийгөө хариулах нэ. За ингээ хүүхдүүдэд зургийг маш сайн ажиглах боломжийг олгоё. За өөрийгөө хариулсан тийм ээ. За энэ мэтчилэн үйл ажиллагааг явуулнаа. Өнөөдөр үйл ажиллагаанд анхаарал хандуулсанд баярлалаа.